Эрхэм үзэгч та бүхэн сар шиндээ сайхан шинэлв. Модон морин жилийн шин дугаараа тоон тойм хөтөлбөр та бүхэнд үзүүлж байна. Бид үндэсний бүхий хөгжлөөс орчин цагийн эдийн засагтай холбож үзүүлэхээр бэлтгэлээ. Та бүхэн хүлээн авах уу? Эхлээд үндэсний бүхийн үүсэл хөгжлийн тоогоор илэрхийлсэн үзүүлэлтийг та бүхэнд үзүүлье. За Дундгов аймгийн Үлзий цумын дэл хүнжлийн уулнаас олдсон хадны зурагт Монгол бүхийн барилдаанаар наадам хийж байсан тухай өгүүлсэн байдаг. Энэ зураг нь 7000 жилээс 11000 жилийн өмнөх үед хамаарах олдвор юм. За тэгэхээр хамгийн багаар утгад 7000 жилийн өмнө Монгол бүх байсан гэсэн үг юм. Монгол бүхийн цолыг багаар утгад 1600 жилийн түүхтэй гэж түүхийн сурвалжуудад өгүүлдэг. 11-р зууны сүүлчээс эхлээд бөхчүүдэд харцаг, бүргэд, гарид, шонхор гэсэн жигүүртэн амьтны нэрээр цол өгч байгаад 12-р зууны дунд үеэс тулгад шандас гэдэг цол нэмэгдэн олгож эхэлжээ. За 13-р зууны дунд үеэс буюу Их Монгол улсын үеэс одоогийн хэрэглэж байгаа Начин, Заан, Арслан, Авраг гээд нэрээр наадам шүгүүлсэн бөхчүүдэд цол олгох болжээ. За 2003 онд манай улс үндэсний бүхийн наадмын тухай хуультай болж энэ хуулиар улсын наадамд 6 давбал улсын харцаг, 8 давхын бол улсын гарид, 9 бол түүнээс дээш давбал улсын арслан цолтон төрүүлбэл улсын авраг цолтон төрүүлэх юм бол далайн авраг, улсын далайн авраг цолтон төрүүлбэл даян авраг, улсын даян авраг цолтон төрүүлэх юм бол дархан авраг цол олгодог болсон. Аймгийн цолонд ч бас ийхүү цолны өөрчлөлт оруулсан. Монгол бүхийн цолны чимэг нь 18 дугаар зууны үед үүсэж Монгол бүхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихээр овширсноос тэдгээрийг хооронд нь ялгаж хөгжлийнхөө ихэнх шатанд тухайн бүхийн чанаруудыг нь харгалзаж олгодог болжээ. За үндэсний бүхийг 45 мэгтэй гэдэг. Ачих, бусгах, гуд татах, гуйдах гээд бүхийн үндсэн мэхийг бол 45 гэж ихэнх сурвалжуудад өгүүлсэн байдаг. Харин зарим баримтанд тулгуурснаар бол 666 мэгтэйч гэж бас хэлсэн байдаг. За учир нь үндэсний мэхийг дан мэх, давхар мэх, угсраа мэх, хариулт мэх гэж ангилдгаас бас ийхүү мэхний тоог нарийн хэлэхэд учир дутагдaltaй. Бүхийн хөгжлийг сүүлийн 24 жилийн хугацаанд буюу зах зээлийн нийгэмд яаж хөгжсөнийг маш энгийнээр харцгаая. 1990 онд заалны барилдаанд 24-өөс 32 бүх барилддаг байж, харин 2014 онд сар шинийн барилдаанд гихтэл 256 бүх зодоглож байна. Заалны барилдаанд барилдах бүхийн тоо дунджаар 10 дахин нэмэгдэжээ. За төлөвлөгөөт эдийн засгийн үед заалны барилдаанд төрүүлсэн бүхийн бай шагнал дунджаар 50 төгрөг байжээ. Тэр үеийн мөнгөний ханш өнөөдрийн байдлаар гэхэд 1000 дахин унчаад байгаа. Жишээ нь тэр үед 70 төгрөгөөр авдаг байсан гурил 70,000 төгрөгийн үнэтэй. За махны үнж бас 1000 дахин нэмэгдчихэд байгаа. Тэр үеийн цалингийн үнэлэмж ч бас 1000 дахин дунджаар нэмэгдсэн. За ингээд тооцох юм бол өнөөдөр заалны барилдаанд төрүүлсэн бүх 50,000 төгрөг авахар харьцаа эндээс бас харагдана. Харин өнөөдөр заалны барилдаанд төрүүлсэн бүхийн шагнал 1-2 сая төгрөгийн бай шагналтай байна. 2000-аас 4 дахин нэмэгдэжээ. Мөнгөний ханшаар тооцоод үзэх юм бол заалны барилдааны бүхийн шагнал бусад үнэлэмжээс 2-оос 4 дахин илүү нэмэгдсэн байгаа тооцоолыг хийж болохоор байна. Үндэсний баяр наадмыг оролцуулаад бөхчүүдийн бай шагнал, ивент итгэсэн компаниудын хангамж, нутгийн зөвлөлийн шагналгээ тооцох юм бол үнэхээр сайн бүх мундахгүй орлоготой байж болохоор бизнес орчин нэгэнтээ бүрэлдэхчээд байгаа юм. Гэтэл спортын зах зээлээр хөгжүүлэх учиргүй гэж үздэг Монголын үндэсний бүхийн холбоо үндэсний уламжлалаар нь орчин цагт хөгжүүлэх зорилготой. Тиймээс бүхийн өргөөнд тогтмол болдог барилдаануудыг эренб дараагаар нь 5 ангилж барилдуулж байна. Жилийн хугацаанд улсын аймгийн цолтой болоод аймаг цэргийн цолтой гээд 30 гаруй барилдаан болж байна. Нэг талаар үндэсний бүхөр хичээлэгсдийн бэлтгэл сургуулилт болоод орлого олох боломж сард дунджаар 3 удаа тохиож байна. Бүхийн өргөө 2500 хүний судалтай. Сар шинийн барилдааныг үзэх гэж наадмын нээлт үзэхтэй адилхан юм сая болсон. За бүхийн өргөөний багтаамжийг харгалзаад энэ их эрэлтийг хараач тэрүү сар шинийн барилдааныг үзэх тасламбарыг байршлаас нь хамаарч 20-оос 25,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. За багаар утгад 50 сая төгрөгийн орлогыг бүх сонирхогчид сар шинийн барилдаанд оруулжээ. Бөхөө дээдэлж босоо цагаан хямрт итгэдэг Монгол түмэн үндэсний бүхийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэж байгааг энэ байтугай олон жишээгээр харуулдаг. За тиймээс бүхийн жудаг буюу ёс суртахууны хөгжлийг бүх сонирхогчид нэхэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бөхчүүд биенийгээ болоод бусдыг үл хүндэтгэж, өчөж мушгиж, нударч цохиод байх ёс суртахуун байж болохгүй гэсэн үг. Үндэсний бүхийн хөгжлийн орчин цагийн асуудлаар бид Монголын үндэсний бүхийн холбооны дэд тэргүүнд данзантай ярилцсныг та бүхэнд үзүүлье.
Анхаарлаа хандуулж байгаа үзэгчдээ баярлалаа. Хөтөлбөрийг үргэлжлүүлээд бид Монголын үндэсний бүхий холбооны дэд тэргүүн соёлын гавьяа зүтгэлтэн Данзангойтой та бүхнийг уулзуулж байна. Сар шиндээ сайхан шинэлбэ. Сайхан шинэлээ. Та бүхэн сайхан шинэлээ. Монголын үндэсний бүхий хөгжлийг аваад үзэх юм бол сүүлийн 24 жилээр хэмжээд үзвэл 90 онд заалны барилдаан болоход 24-өөс 32 бүх барилддаг байсан бол сая сар шиндээ барилдаанаар 256 бүх барилдлаа. Тэгэхээр бүхий хөгжлийг тоогоор илэрхийлвэл ямар үе шатаар авч үздэг юм бэ? За яг хоо тоогоор бол тийм их олон тоотой болсон үнэн. Тэгэхээр цагаан сар шинийн 90 оноос өмнө бол би бүхий сайн үзэгч байсан. 24 бүх барилдаж яхан сэтгэр онцгор 36 48 хүрээлэх баярлдаг байсан. Яг нь тэр үед хагас утын сая өдөрт одоо бөхөөсөр үзүр бараг багтай. Монгол кино гэж бараг гардаг уу, театр үзүр одоо энэ шоу бизнес гэдэг юу ч байгаагүй цаг шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн чөлөө цаг өнгөрөөдөг юмны нэг гол нь бол бүхий барилдаа үзэх байсан. Спортын төв ордонд үзэн, оршоол нэгэнд очиж үзэн, өдлөр нэгэмлэгт очиж үзэн бүхий доо жаахан ихнийхээс зөөрөөл байна. Гэвч одоо бид тэгэл үзэл явдаг байсан. Одоо ганцын тооноос гадна бас нэг чанарын юм одоо ярих хэрэгтэй байна. Юу гэхээр одоо сая бол бид нар улс аймгийн алдар цолтой бүх толгойсон бүх 256 барилдчихж байгаа юм. Тэрний өмнө нь бол аймаг цэргийн цолтой бүх толгойсон бас 256 бүхэн барилдаан болсон. Мөн бас өсвөрийн бөхчүүдийн 100-аад бүхэн барилдаан болсон. Нийтийн Монгол бүх гэж одоо барилддаггүй спортоор хичээлдэггүй залуусын барилдаан. Иймийг манайх бий болгосон шүү дээ 2005 онд. Энэгээр бол 192 залуу барилдсан. Ингээд чи 4 төрлийн болж байна тийм ээ. Бас сумын зан залуучууд толгойсон бүхэн барилдаанд 480-аад бүх барилдсан. Ийм одоо бол энэ бүх тоонууд нь том тоо байна. 90 оноос том тоонууд байна тийм ээ. Тэрнээс гадна тэр нь зөвхөн улс аймгийн алдар цолтой бүхэн барилдаан болдог байсан бол одоо 5 төрлийн барилдаан болдог болсон байна. Гэсэн үг дээ. За энэ бол цагаан сар улирал болгонд 4 улиралтай 4 улирал болгонд бүхий баяр гээд энэ 5 бүх цорилтаа нэг хийдэг. Нэг нь энэ цагаан сар тохиод явдаг. Ийм чанарын гэвэл одоо олон зэрэглэлийн гэхүү насны ангилалтай, цолны ангилалтай юм олон барилдаантай болчихсон. Ерөөсөө бас одоо та бүхэн мэддэг бол шинэ дэлхий гэдэг телевизээр тэр 4-5 настай хүүхдийн барилдааныг 7 хоног болгон хийж штт. Тэгээ нэвтрүүлэг болоод гарч байна. За улсын авраг шалруулах барилдаан гэдэг нь 15 нас, 16 нас, 17 нас, 18 нас, 19 нас, 20 нас гэдээ явж байна. Инхээр одоо барилдаж болох болцоотой бүх хүмүүс залуучууд эрчүүдэн бол болцоогоор хангаад эрх зүйг нээгээд өгчихсөн болцоотой барилдад явж байгаа. Ийм л хэмжээнд хүрсэн. Барилдаан бол зөвхөн барилддаг бөхчүүдийн ажил төдийгүй одоо нийт хөөхд залуучууд эрчүүдийн ажил болсон гэж ажил гэж үзээрд хэлж штэ нэг сонирхдаг юм болж чадсан гэж. 2 жилийн өмнө Монгол улс 6002 бүхийг Генесийн номонд бичүүллээ. Ингээд үзвэл энэ бол бүртгүүлээд барилдсан тоо хэмжээ баг. Иннээс их бөхтөө гэж бас тоолж болно. Тэгэхээр яг бөхчүүд ингээд барилдаад явхад нөгөө эдийн засгийн талаас нь аваад үзвэл өнөөдөр бай шагнал давааны тэр үнэлэмж нь ямар болсон бэ? За яг хөө Генесийн номонд дээд амжилтын тэр барилдаанд 6016 бүхэлдөө 2 гэж манайхан яриад байгаа 6016 бүх барилдуулсан. Тэр барилдаанд цаана нь бол Монгол хичнээн бүхтэй юм бэ гэж хичнээн бүх барилддаг юм бэ гэвэл 40 орчим мянган бүх байгаа юм. Тэр сум одоо бид 330-40 сум байна. 20 гаруй аймаг байна. Гээд Улаанбаатар нийслэлийн барилдаанд оруулах юм бол улс аймгийн наадамд, сумын наадамд нийтдээ тэр өдрүүдэд 7 сарын 11-12-ны өдрүүдэд 40 орчим мянган бүх гэж барилдаж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ? Сумд 64-аас 128, аймагт 128-аас 256 гэдгээр л тооцоод гаргахад тийм тоо гардаг. Тэгэхээр энэ барилддаг эрчүүд олон байна гэдэг бол тэр эрчүүдийн дотор эзлэх хувь нь тэр нэг ёс чудагтай нэг аятайхан эрчүүд бие хаана ирүүл чиргэл хүмүүсийн тоонд олширч байгаа ийм л нөхцөл нь бүрдэж байгаа гэсэн үг. За бай мөрөний тухайд бол янз бүр л дээ. Зөвхөн манайхан зарим хүмүүс мэрэгжлийн спорт айцуулаад яриад байдаг. Мэрэгжлийн спорт бол тэр спортын авьяастай хүнийг ашиглаж мөнгө олох гэсэн нэг хэсэг хүн. Өөрийнхөө авьяасыг ашиглаад тэр мөнгөтэй хүнтэй гэрээ байгуулад зохион байгуулж байгаа хүн ба шүү дээ. Тантай гэрээ байгуулад бас өөрөө мөнгө олох гэсэн юм л хоёр хүний сонирхол нийлээд гэрээгээр явдаг мийг мэрэгжлийн спорт гэнэ. Мэрэгжлийн спортын тамирчин бол өндөр цалинтай, хангамжтай мөнгөөр цохиж тамирчныг авдаг одоо сагсан бөмбөг хөлбөмбөг тэгээд байгаа үстэй. Ийм л спорт шүү дээ. Тэгээ манайх бол үндэсний спорт ёс зүй дээрээ үндэслэж явдаг байсан спорт. Одоо дүрмтэй болоод улмаар хуйлтай болоод
жаахан нарийсж байгаа тал бий. Гэхдээ одоо бол зүгээр л мэрэгжлийн биш спорт. Сонирхогчийн спортоор явж байгаа. Тэгэхээр гол юм нь бол байн мөрий. Байн мөрий ямар байх вэ гэвэл нэг тоо баримтлалыг хэлье л да. 90 оноос өмнөх заалны барилдаанд ер нь бол юу яадаг байсан. Төрүүлсэн бүх 50 төгрөгнөөс цал байтай. 50 төгрөг шүү. Одоо 50 төгрөгөөр юу ч хийж болохгүй. За одоо бол ер нь бүх мөнгөний ханш одоо ингээд бодоод 1000 дахин багассан байгаа юм. 1000 дахин багассан. Энийг зүгээр наадсахын хүн болгоно мэддэг жишээн дээр бол хоньны 1-р мах гэж байсан юм. 1-р мах гэдэг дугаарлаг ус. Тэр мах 7 төгрөг 50 мөнгө үнэтэй байсан юм. Одоо бол нэг мах нэг 7-8 мянга гарчин байна да. Яг л 1000 дахин багассан байгаас мөнгө. Нэг хоньны гоё хэмжээнд хэвээр яваа шүү. Тэр 1000 дахин томроогүй тийм ээ. Тэгэхээр мөнгөний ханш 1000 дахин багассан л байж байгаа юм. Тэгэхээр одоо манайх бүхийн байг, төрөө бүхийн байг 550 мянган төгрөг хөтөл хангалттай. Одоо ухаантан тэр мөнгөний ханшийг тооцвол 50 мянган төгрөг өгсөн байхад болохоор байна гэж хэлж болно. Яагаад ингэж хэлж байгааг бол хүмүүсийн цалин бол яг мөнгөний ханшийг л тооцсон цалинтай явж байгаа. Жишээлбэл би их сургуулийн багш байхдаа 800 мянган төгрөгийн цалинтай байсан. Одоо би энд 750 мянган төгрөгийн цалинтай байна. Тэгэхээр арай 1000 хүрээгүй өсгөөд явж байна. Өөрөөр хэлбэл миний цалин огт өсөөгүй. Миний цалин огт өсөөгүй, харин жаахан багассан байна. Манай тэргүүн бол 800 цалинтай, 800 мянган цалинтай. Мань хүн бол харин нэг ханшийг тооцсон хэмжээнд өсөх цалинг авч байна. Гэтэл бүх юм бай. Бид одоо өнөөдөр төрүүлсэн бүхэд саяас 2 сая төгрөг өгч байгаа. 4 уулын гişиг барилдаан цагаан сар гээд 4 уулын гişиг барилдаан мөн одоо бас төрөөс оролцдог зарим барилдаанд бол 2 сая. Бус барилдаан төрөө бүх бол сая төгрөг. Тэгэхээр энэ бол ухаанд одоо тэр 50 мянгаыг 20-оос 40 дахин өсгсөн байна гэсэн үг. Эсвэл ханшийг тооцохгүй бол 20 мянгаас 40 мянга дахин өсгсөн байна гэсэн үг. Бидний цалин бол огт өсөөгүй хэвээр байна гэсэн үг. Тэгээ бүх юм байвал ингэж өссөн юм. Төрөө үзүүрийн бөхөрл жишээлэх, төрөөний бөхөрл жишээлэхэд. Тэгээ бус нь тэгэхээр доошоо өссөн боломж юм байгаа гэж. Таас их сонирхолтой пропорц харьцаагаар гаргаж хэлж байна лээ тий. Тэгэхээр 7 хоног цуутан баг бүхэн өргөнд барилдаан болдог болсон байна л да. Нэг талаас тамирчдын үндэсний бөхөр хичээлж байгаа хүмүүсийн бэлтгэл сургалтыг хангах таатай орчин бүрдэж байна. Нөгөө талаас бас эдийн засаг талаас аваад үтсэн ч гэсэн өөрсдийнхөө бас санхүү мөнгөө ингээд бариад явахын боломж нь бүрдсэн гэж ойлгож болох юм. Бөхчүүд хэр хошуурч байралтж байна. Тэгэхээр энэ би сая хэлж штэ тэр хэдэн тоо хэлсэн 256 256 улс ангийн алдар золтой бүхийн барилдааны зориуд хязгаарлаад 256 амьд зэргийн золтой бүхий зориуд хязгаарлаад 256 штэ. Тэрийг хязгаарлахгүй тэрнээс их болно. Тэрнээс их бол удаан цаг үргэлжилнэ. Бас жаахан таатай биш. Бид бүхөргөө нэнгүүт талбай уран зайн боломжтой болчихгод 384 бүх барилдуулж гисэн. Тэгсэн чинь үзэгчд дургуйтсан. Удаж байна гэж. Тэгээ 128 болгосон. 128 болгоод яваад байсан чинь аймгийн цолтоос сумын цолтой хөгчүүд тэр барилдаанд оролцох болцоог болсон. Аймгийн начнаас доош цолтой хөгчүүд оролцохгүй. Багтахгүй байхгүй юу? Тийм учраас тэднийг хамруулахын тулд энэ 224 256 гэдэг томд очсон юм. 224 бүхэн барилдаан хийгээд байгаа бас манай зарим хүмүүс яагаад энэ сондойлгож ийм 224 гэдэг байгаа 256-аас шууд барилдуулчихгүй яаж байгаа юм бэ гэж байгаа юм. Тэгэхээр бид 4 уулын гişиг барилдаан, цагаан сарын барилдаан, улс тунх улсны барилдаан гэдэг онцгой хүндэтгэлтэй барилдаануудаа 256 үлдээгээд тэрнээс бусдын нэг шат доор юм уу хандаа арай нэг хүндэтгэлийн хувьд тэд нартай хүрхгүй юм а гэдгээр нь тооны илэрхийлж 224 бүх барилдуулж байгаа. Түүнээс бүхийг зориуд сондойлох гээд байгаа юм биш. Тэр барилдаануудыг томруулаад 526 12 болгочихвол улсын наадмынхаа нэг зэрэгцчих гээд байгаа нэг талаасаа. Нөгөө талаасаа 512 бүхэн барилдаан ч улсын наадамд бол 2 өдөр болдог юмыг нэг өдөр зааланд барилдуулах болцоо муутай л та. Гэхдээ манайх 15 жил байгаараа тэгэл барилдуулсан л да. Нэг удаад болдго юм. Гэхдээ тийм таатай зүйл биш. Тийм учраас 256-ыг зарлаад явж байгаа. Тэгэхээр чиний асуултын тухайд бол бүгчүүд ийм тоогоор оролцоод байна гэдэг бол хэн жалбдаагүй шүү дээ. Өөрснөө ирд барилж байгаа. Тэгэхээр энэ хушуурч байгаа гэсэн үг. Энд өгөөжтэй байна гэсэн үг. Ямар өгөөж вэ гэвэл мэдээж хийсэн бэлтгэлийн чанар часааг сорж байна. Байн мөрийн дөнд таврын цаас нь бас боломжийн гэж бодож байна. Хондан чөлөө төхөн юм уу жудаа бүхэн ч юм уу за мэдхгүй дэлхийн спортод явж байгаа тамирчдын цалинтай 4-500 мянган төгрөгийн цалинтай тэрний цалинг л манайх нэг барилдаанд төрүүлэл байгаа бүхэл 2.5 дахин нуглал авах нь л дээ.
төрүүлж чадчихвал төрүүлж чадж байгаа, үзүүлж чадж байгаа, шүүгт үлдэж чадж байгаа хөгжүүд гэдэг бол тэнд байгаа шгшээ багийн тамирчдын хэмжээнд эндээ шгшээ багийн л хүн гэсэн үг. Тэр хүмүүс маань баг одоо за нэг 10-аад бүх энэ дунд энэ төрөө үзүр шүүг ээлжлээд байд юмаа гэж бодоход тэд бол ийм дайны цалин аваад байна л гэсэн үг. Гэхдээ яг энэгээр амьдрах хэд бол хэцүү. Мэдээж хэрэг энэ бөхчүүдийг цаана байгууллага хамт олон залинжуулаад дэмжиж явж байгаа. Тэр дэмжлэг юу гэвэл тухайн хүнийг дэмжиж байна нэг талаас, нөгөө талаас Монгол өх гэдэг их өв соёлыг ингэж л ард түмэн бүгдээр дэмжиж авч явах хэрэгтэй. Тэгэхгүй та нар барилдвал байвал бай гэх юм бол бас хэцүү. Хэн одоо зөвхөн барилдаж хүн баясгахын төлөө явах. Тэр баясгах ийм зөв Монгол өхөн гэсэн тэр өв соёлын дээдлэн бөхчүүд гэдэг бол өөрөө өв соёлыг биеэрээ тээж явж байгаа усуд. Тэр өв соёлыг тээгч хүнийг заавал хайрлах хүндлэх ёстой. Уртын дуучид гэдэг бол хүн болгон уртын дуудуулж чадахгүй. Хитгэн хүн байна. Хүн болгон хөмөлж чадахгүй. Хитгэн хүн байна. Тэр болгоныгоо бид бол дэмжиж явах ёстой. Тэд бол өв соёлыг биеэрээ тээж явах ёстой. Тэгэхээр дэнний жишээг манай бүх холбоос сайн үзүүлж байгаа. Бөхчүүдийн ард түмэн сайн дэмжиж байгаа нь бол манай бодлого яг зөв байж болно. Хамгийн гол нь тэр өв соёлын дээлий дэмжиж бид дэмжих бас үүрэгтэй, нэг хариуцлагатай гэж компаниуд, бизнесмэнүүд бодож байгаатай холбоотой. Тийм усуд бид банк талархаж бөхчүүдийг маань ингэ дэмжиж байгаа талархаж явдаг. Бөхөө үзэх тасалбарын үнэлэмжийг яаж тогтоож байна? Байр савныхаа багтаамжаас хамаарат манайх их хэмчлэн одоо саяхан болтол нэлээд тогтмол байсан. За тэгээд энэ одоо дулаан цахилгааны зардал нэмэгдээд аргагүй зардал нэмэгдэж байна. Бүхийн байгаан бид бас сая он гараад миний сайн хэлээд байгаа хэмжээнд хүргэсэн өмнө 850 байсан тэр бүх юм байна. Сая болголоо. Тэгээд бусдууд нь бас дээшлэн штэ. Ингээд эрэхтэй зэрэг зүрийн билетний үнийг жаахан нэмсэн бас. Тэгэд ингээд нэмээд үзэхэд бол хан үзэгчд үзэж байна. Мөн одоо үзье гэсэн хүнд бол манай нэмсэн нэмэлт бол тийм хүндрэлтэй биш байна. Бас л нөгөө хүмүүс маань бөхөн дэмжээл гэсэн сэтгэл. Өөрөө бөхөөс маш сайхан сэтгэлийн таашаал авъя. За манай Ахмад зарим хүмүүс хэлдэг ямар ч одоо бохомдол стресс арилдаг үзэхэд гэж ярьдیں۔ Тийм ч маань өөртөө ашиглаж байгаа шүү дээ. Үзэгчд бол тэгж байгаа нь таас өөр юм бодохгүйгээр сайхан амарч байгаа юм. Тэгээд тэрнийхэн төлөө бол хэдэн төгрөгөөр билет авахтаа бол гар татах хүн ховор. Тэгээд бол заалгайгүй хангалттай дүүрээд ингэ яваад байгаа шүү дээ. Билетний үн сая бол цагаан сараар 20-25 мянга байсан зэрэг суудлынхаа өмнө хойноос бус барилдаанд одоо 10-аас 15 мянга, 18 мянга л байна. Та бас зэрэглээсээ жаахан хамаарат. нэг зүйл асуух. Та бүхий найраны асуудлыг нэг 3 арга барилаар л шийдэх боломж байна гэж ярьдаг хүн л дээ. Бүхий найраны асуудлыг та одоо ямар түвшинд харж байна? За манайх бүхэд хийсэн шинжилгээд 3 шинжилт хийсэн шүү дээ. 2 цолгүй байсан давааг цолтой болгоод 6-8 давааг 4 давааг оноогоод за тэгээ бөхчүүдийг цолноос гадна амжилтаар нэрэмблээд 2 5 давсан бүх 1 5 бүхийнхэн өмнө орно л гэсэн амжилт гэдэг бол ингээд нэрэмблээд ирэхээр их сайн цэгцэрсэн. За 100% байсан юм а гэж бодвол энэ нэг 70-80% болж 70-80% харагдсан байхгүй болсон. Одоо 20-30% бий үгүй байна гэж бид бодож байгаа. За манай зарим одоо улс төрчид нэр өхөх хүмүүс тодорхой тоо хэлээд ярьж байдаг юм байл. Тэдэн төгрөгөөр тэр тийм болсон гэж. Тэд бол тэрийг барьсан уу, үзсэн үү, харсан уу одоо мэдэхгүй бодвол мэдээд баримтайдаа ярьж байгаа бах. Тэгээд одоо зүйн бол шудраг бол ухаана тэр тэгсэн над ийм баримтыг гаргаж ирмээр байгаа. Тэхгүй ч хүнийг одоо хийг өтгөж болохгүй юм байна. Бидэнд бол тийм баримт байхгүй. Тийм баримтыг олъёг бол тагнуулын дарга хэрэглэхгүй бол болохгүй шүү дээ. Тэр чинь нууж хийдэг л ажил үстэй. Нууж хийдэг юм бол нууц байдаг шүү дээ. Нууц нэвтрэлвэл хүний эрхэд нэвтэрдэг. Хүний эрхэд нэвтрнэл гэдэг бол одоо тэр гүйцэтгэх албагт хөлөө тийм маягаар л явна л гэсэн үг үстэй. Тэгэхээр одоо тэхгүй байгаа юм. Одоо миний яриад байдаг нэг арга одоо энэ бөхчүүд ёс зүйгээрээ сайхан болох хэрэгтэй л гэж. Ёс зүйгээрээ болох хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол манай бүхийг дэмждэг улсууд гэж би яриад байна шүү дээ. Тэр улсууд маань бэлтгэл хийх нөхцөл, амьдрах нөхцөлийн сайн хангаадаг, цалин бүлэгийг сайн болгоод өгөөч гэдэг нь нэг компанид нэг л өгөхгүй. Заримд нэг хоёр байх. Ингээд өг. Тэгээс нөхцөлд тэг түүнээс шиг наадамдаар бити мөнгө цөнхөнд хийж яваа гэж хэрэггүй. Сайн бэлдээдэг, нөхцөлийн хангаадаг, сайн барилдвал орон байр юмыг сайн хангаадаг. Тийм болцол тавиадаг. Түүнээс бол
За бид хэдэн сая төгрөмтгаас чинь бол нэгэн панасаа гаргана гэд мөнгө цуглуулах юм битгий бодоо. Тэр бол нэгдүгээр угаасаа шудраг бас асуудал. Хоёрдугаарт яг ярил хуулийн дагуу хэл ахуулын л асуудал. Нөгөө талаас бол бөхчүүдийг барилдаж бэлтгэхийн оронд мөнгө цуглуулахад бэлтгэх гэдэг шүү дээ. Ийм юм байхгүй дээ. Тэгэхээр битээ тэгээч гэж хүсдэг. Бүхийг дэмжиж чад нь талархдаг. За нөгөөх нь бол одоо миний түрүүний хэлж байгаа тагнах чагнахлаар үсттэй. Болно шүү дээ одоо ам авах даваанд ч юм хэзэнээс ч юм бөхчүүдийг тодорхой хайрцагт суулгаад л гар утсын таслаад л өөр хүмүүрж уулзахын болиулаад л хоол ундын гаднаас зөөж тэр хүрээндээ оруулж ирж идүүлээд л хооронд нь ярьж нэг бүхэн хажууд нэг цагтаа зогсоогоод л нүдээ нэг ирмсэн учраас тооцно гэж хасаад л тийм үү ингээд явах ажил бол байна. Энэ бол муухай арга. Хүсэмгүй арга. Ийм юмд хүрмээргүй байна л гэж. Бүр тэгвэл одоо тэгэл цэвэрлэнэ. Дэвжэн дээр гараад 2 хүн барилдсан ч гэсэн хажууд нь 2 цагтаа зогсон шүү дээ. Юм ярьж байна. Ярих юм бол асна гэдэг дүрм заанаа да. Ийм арга руу ормооргүй байхгүй. Явжсэн таны хэлж байгаагаар бол нэг 70-80% бол хорогдсон юм байна. 20-30% тань бол одоо бөхчүүдийн ёсчуудаг, за компаниудын тэр бас хариуцлагын асуудал. Тэгээ яг нь ер нь тэгтээ нэг олзуурах штэ юм гарсан. Энэ 3 шинжилгээний буйнд одоохон тэрнээс өмнө бол бүр нэгийн давнаас эхлэв ч бараг цагаан сарын дараанаас эхлээ за энэ жил тэр гайгүй тэрийг гэх юм шүү гээл том хоргууд нь тэгэл ингээл тэгээргээл өөрийнхөө давах хүмүүсийг бэлдэл ингээл явчихдаг байсан шиг байгаа юм. Ер нь тийм л байсан л да. Тэгээ одоо тийм байхгүй болсон. Тийм тэр үед бол бас жаахан чанаргүй дахиж наадамд барилддаггүй, наадамд өмнөчнөх барилж байгаа хүмүүс болчихдог энэ төр тал байсан. Би тэгэхээр тэнд бол чанараараа, чадлаараа, хүчээрээ авсан олон сайхан цолтнууд биелдэ бүгдийг натааруулж байгаа юм биш. Тийм явдлууд мэрсэр байсан. Тэрэнд хүмүүс их дургу байдаг байсан. Одоо бол энэ бүхэн өргөнд барилж байгаа, цолгоо бүхэн барилдаанд, цолтой бүхэн барилдаанд барилдж байгаа дөрүүлдэг, үзүүрэлдэг, шүүгэрдэг, цолтнуудыг хайдаг, айлгадаг, тундаг ийм л залуучууд мань залавч байгаа. Цолоо их болж байгаа. Тэгэхээр энд бол хүмүүсийн сэтгэл бол огт эмзэглэхгүй талархаж дэмжиж байдаг. Гэвэл болоуштай хүмүүс болоод байгаа учраас. Тэгээ ийм нэг сайн талтай байгаа. Тэгээ яг хүмүүсийн яриад байгаа тэр байна гэд том тоо хэлээд байгаа тэр юмнууд байвал тэрийг байхгүй болох хэрэгтэй бөхчүүд өөрснөө. Тэгвэл бүр сайхан болно, бүр шудраг болно гэж л бодож явж байгаа юм. Монголын үндэсний бүхийг сумо бүх шиг бизнесийн орчинтой болгож болох. Тэгэхээр нөгөө би мэрэгжлийн спорт, мэрэгжлийн биш спорт гэж байгаагийн л юм. Тэнд бол 130 сая хүнтэй болсон. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг одоо хэд 5 6 орны 1. Тэгээд тийм нөхцөл тэд нар тийм байдалтай явж байгаа. Тэгэд бодох хэрэгтэй Японд бол 800 орчим хүн мэрэгжлийн спортоор нь хичээлдгээс 40 хэдэн хүний цалинжуулаад тийм өндөр байлгаж байгаа шүү дээ. За хэдгэлээд 40 журоо 90 цалин явд, журоо гэдэг цалин явд юм уу нөгөө магистрат төвшөнд барилдаж байгаа нь бол одоо бидний зургатаар үздэг л цалинтай 40 хэдэн хүн ба шүү дээ. Тэгэхээр харин ч бид нар бол энд 40 мянган бүх барилдуулаад Наасум аймгийн наадамд барилдуулаад тэгээд бүхэн өргөнд барилдаж байгаа энэ жилийн туршид 20 том барилдаанд оролцож байгаа улсын аймгийн алдарцалтай бүх. Японд 6хан барилдаанд оролцож байгаа. Манайх 20 барилдаанд оролцсон. Манайх угаас олон талаар нь давуу үнэндээ болвол. Тэгээд бид бол тэр залуучуудаа насны ангиллаар нь барилдуулж байна. Аймаг цэргийн цолтой хөл улсын цолтой бүхэн барилдаанд ороод 20 удаа өөрснийх нь бүр өөрснөө ахсан барилдаанд 10 гээд 30 барилдаанд орж байгаа. Жилд. Тэгээд нэмэлт барилдаан гарч ирвэл энэс нэмэгдэнэ. Манай төлөвлөсөн өдөр содроо заагаад тавьчихсан нь бол ийм 30 барилдаан. Тэн дээр нэмэгдэнэ. Захиалгаар зарим байгууллага манайх барилдаан хийээгүй бид хүлээж аваад нэмэлт барилдаан гэдээ оруулна. Инхээр 90 дунджаар аймаг улсын аймгийн алдарцалтай бүхэн барилдаан 20 биш 24 5. Аймгийн цэргийн цолтой бүхэн барилдаан 10 биш 11 2. Ийм. Тэгэхээр бол бид мэрэгжлийн спортын арга технологи руу оруулах тэр том эдийн засгийн орны төвшөнд ярихаас илүүтэй энэ өргөн дэлгэр хөгжих болцоог нь олгоод бүх болох нэг хэсэг нь болоод амьдралдаа бас бүх спортыг амьдралынхаа хэрэгцээ болгох нэг нь болгоод за тэгээд ингээд хажуугаар нь боловсрлоо эзэмшээд мэрэгжлээ эзэмшээд ингээд явах ёстой л гэж бодож байна. Ярилцсанд баярлалаа. Танд болон танай холбооныхын сайн сайхныг хүсье. Баярлалаа.
Үзэгч та бүхэн тоон тойм хөтөлбөр үндэсний бүхийн зах зээлийн асуудлаас зарим нэг гол тоонуудаас дурдж үзүүллээ. Анхаарлаа тусанд баярлалаа. Та бүхний ажил үс өдрөг бүтэмжтэй болтугай.